За шинэ минь 12 цаг өнгөрч байна. Иш дахиад ажиллагаар явж байна. Тэгээд виза Сүхбаатар аваргыг зодог тайлчаад ингээ барилдаж болд юм уу гэд зүгээр асуусан байхгүй юу? Тэгсэн чинь реста шаагилдаж орж ирэл песта чи юм баг барилдвал барах уу гүлэг минь хараа атсан минь гэл баах нүгдэд хараад энэ үнэхээр нэрээ зүгээр хүн юм асууж ах чинь зүгээр болно болохгүй тийм юм гэд ярилцаж болно шүү дээ. Тэ. Тэгээ хараалаа урдаар л дайрчих юм монголчууд. Яана та нарыг. Тэгээ би одоо гайхаад байгаа байхгүй юу? Зодог тайлал те. Одоо өсгөө аврагтаа одоо зүүн барууна булаацалтаал өөлж унжаал ингээл зодог тайлсан тэр хүн. Тэгээд одоо буцаад зодог албан ёсоор ингээд одоо барилдгаа өглөөгчөөд дахиад барилж болд юм болоо. Энэ хүн зодог тайлсаас хойш 2-3 удаа гарч ирж барилдах гэж үзлээ те. Болдгол юм бах та яад юм бол тэгсэн тэгээд хүн ахмадын барилдаа гэдэг хэ. Энэ ахмадууд яг одоо ингэж албан ёсоор Сүхбаатар аварга шиг зодог тайлаг байхгүй юу? Тэ насны ирэхээрээ тэгэл болцоосон хүмүүс албан ёсоор баянаа аварга шиг тугандаа мөргөө тийм ээ уулаад ингээ хүндэтгэлтэйгээр баянаа аварга шиг зодог тайлаг үн настай хөгчүүд чинь тайлаг ингээл байж байгаа харьцсан Сүхбаатар аварга шиг албан ёсоор ингээ зодог тайлсан бүх байхгүй шүү дээ. Албан ёсоор одоо ингээд бүгчүүд одоо баянаа аваргыг харлаа тий Сүхбаатар аваргыг харлаа тий. Тэгээд санжаа дамба аврагч албан ёсоор тайлаагүй мөртлөө ингээл барилдахгүй. За би барилдахгүй гэж хэлсэн санжаа дамба аварга хэлсэндээ ингээл барилдахгүй байж лээ. Манай Сүхбаатар аваргач нь яг сайхан барилддаг сайхан бүхэлдөө. Энд ч үгүйсэхгүй. Хорц дайчин шуурхаа үнэхээр бас л бүхэн гайхамшиг шүү дээ. Тэгтээ эр хүн бас нэг хэлсэн ярьсандаа байх ёстой, нэг жодогтай байх ёстой гэж би боддог аахгүй юу. Тэгэл одоо яагаад ингэ хэлсэн ярьсандаа байхгүй байгаа юм бол тэгэл асууцсан. Тэгээд тэгсэн чинь чи барилдуул алуулна усан жаагаар манайхан ч өстө. Үндэ яана нэр болоогүй шүү манайхан. Хүн юм асууж байгаа зүгээр хариулчих болно шүү дээ. Тэгээ зодог тайлсан ч гэсэн яг уу одоо ихэнх нь тэгжээл л да. Настай болцсон юм чи яад юм бэ? Найранд барилдаг юм чи яад юм бэ? Усын даван 5-ын даван найрж барилж байгаа биш. Нэг хэсэг нь хөгшин хүн болохоор барилж болно шүү дээ. Хөгшөрчлөөр тэр зодог тайлах нь ингээд цуслагдчихдаг юм уу? Гайхадах юм би тэгээд яг уу зүгээр асуулт тавьсны бодлоо зөндөө олон хүнд ингээд хараалгачлаа л да. Тэгтээ Монголд өштэй үний юм ерөөсөө байхаа болцсон тий. Одоо жодогтой аврах гэл хайртай юм олон түмний хайртай аврах хүн ойл зодог тайллаа гэл өчнөө үйлж унччаал барилж илээдэг тий. Сайд дарга нар нь тангараг өргөөд би одоо улс их орон ард түмнийхээ одоо энэ аюулгүй байдал тий ирээдүйн төлөө ингээд сайхан ажилланаа хөдөлмөрлөнөө улсыг орно хөгжүүлнэ намайг өстө хамгаалаараа би өстө тэмцэнэ лөөрчтэй алдсан гэдэг ингээд тэгээ гарчаад сэр бүхс нуруугаараа нийлчээл хувилдаал хулгай хийгээл одоо улс орноо тонж дээрэмдээд идэг те. Я Монголд ер нь үний юм ер нь мод тогтохгүй шиг өнөө үнэн тий. Яг үний юм асуугаад үнэн хариулцдаг хүн байхгүй шүү дээ. Тэ. За тэн дотор цөөхөө 3 дарам цөөхөө үнэл одоо юм тийм л гисэн байлээ. Тэгээ ер нь 2-300 хүн юм бичгээд нэг 10 атхан үнэл одоо үнэн гэж ярьж ийн бараг тий. Тэ 280 нь бол зүгээр барилдах ёстой. Ингэх ёстой, тэгэх ёстой гэж яг хөө тэр барилж болно уу ямар миний гараар миний хөлөөр барилж байгаа ш тийм ээ. Барилж болно зүгээр л би ингээд зодог тайлчаад барилдаад явж болд юм уу гэж асуусан. Тэгээд энэ нөө бурхны хүү Баярбаатарын хэлдэг шиг наркотик нэг яайтаа гэдэг шиг
нэр үнэн гэж Монголд байхаа болчихжээ. Зүгээр нэг том аваргал бол тэгэл одоо нэг даргал бол тий нэг олонний танилал бол сүгдэж мөргөөл тэгэл уулныхаа амьдралаар амьдарч ивэл таарсан хүмүүс л байгаад байна л да. Тий. Үнэн гэж юм ер нь мүд тогтохгүй шиг өнөө энэ 36 жилээр нэг үе мултардгийн гэсэн энэ нэлээ хэдэн үе мултарж ээж одоо энэ хүмүүс чинь тэгээд энэ үр хөвгтүүдэд бас яг энэ хэр хэмжээ энэ орк тий ямар ч харчааны соёлгүй ямар ч одоо энэ замын соёлгүй энэ орк зангараа л энэ хүүхдүүдэд хүмүүжүүлж байгаа. Хөөрхөн амьд тэр хүүхдүүдийн буруу гэж байхгүй. Тэгэхээр энэ үе үеэрээ ингээд одоо хизээ нэг энэ нийгэм энэ хүн амьтны тархи толгой нь хизээ нэг асуултанд зүгээр нэг энгийнээр тэ хараал зөвхөлгүйгээр зүгээр нэг сайхан ухаанаараа хумсраараа ингээд хариулцдаг болох юм бол доо зайлвал. Тэ. Би зүгээр сөхөө давраг одоо ингээд зодог тайлчлаа. Тэгээ ингээд дахиад барилдаад байна. Ингэж болд юм уу л гэж асуусан шүү дээ. Асууж байгаа шүү гэд. Тэгсэн чинь барьж идэх нэ. Тэгээд одоо миний яриад идгийг бас ярьж гин одоо би Вацур аваргыг өмөрөөд эн чинь бас тулааны спорт те хагас тулааны спорт шүү гэдгсэн чинь ста тим гэж юу гэдэг ингэдсэн сая дээр сөхөө давраг бас тэр Ахмад бөхөө бүр дээр гаргаж ирж байгаа нуруугаар нь тавьж гин л да. Нилээ хүчтэй дээр нь дарж унаад тавьж гин. Тэгээд одоо адилхан настай хөгшин бөхчүүд одоо бас зөөлөн унгаах боломж байгаа л واخгүй юу. Тэгсэн чи энэ чин тулааны спорт гэ миний хэлдгийг хэлсэн шааж. Яа ёстой. Үнэхээр хөгжилтэй арддаг шүү нэрээ. Өөдөхгүй. Тэ. За би шүн 12:20 болж байна ийшээ. Өдөөнөөс нэг жоох сүү ааруу өрөм зөөхөн ирсэн гинэ. Тэрийг авахгүй босоо ийшээ. За орондоо та нартаа тэр постныхаа дор хэрэлж жаад юу их нүгэд нэг жоох асуулт нилээ хэдэн асуулт тавилаа. Тэ. Хэрүүлч гэж битээ бодороо. Эр хүний хэлсэн ярьсан тэ жодог гэдэг чинь яг эндээс харагдах байхгүй юу? Одоо Санжаа Дамбаа авраг яаж ийн? Барилдахгүйгээл одоо сайхан эд залуураа барилдахгүй л байгаа зү. 20 жилийн дараа одоо зодог дайлах хугацаа хөгшөрсөн одоо аваагүй гараад ирдэм болов юм та. Зөвхөн авраг шиг. Гэтэ яг барилж болно. Тэгээд хамгийн гол нь албан ёсоор ингээд сүржинч тайлаагүй бол би юм ярихгүй л байхгүй юу? Осгоогүй бол шаазгаа суухгүй гэдэг шиг те. Амар сүржигнээ өөлж унжаа тайлцсан болохоор нь л асууж байгаа шүү монголчуудаа. Тэ.